сургалтын алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд шатны хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр юнху, бубиан, лянжэ, хөөцөө гэх мэт үг хэллэгийг үзсэн. Үзнэ тавчгаан давтъя. Эхний үг бол зүүхүү. Оршин сууч гэсэн утгатай үг байсан. Энэ үгэнд гардаг хуу гэдэг нь нэр үг бүтээдэг бүтээвэр. Жишээ нь шанху, худалдаа эрхлэгч, юнху, хэрэглэгч гэх мэт. Жишээ өгүүлбэрээр иргэн саная. Та яв Шанхай ши чангзуу хукхоо. Тэр бол Шанхай байнгын оршин суугч. Хараад дараагийн үг иргэн саная. Даасав. Энэ үг нь цэвэрлэх, арилгах гэсэн утгатай үг. Жишээ нь даасав юанзу, хашаага цэвэрлэх, даасав лажи, хог цэвэрлэх. Өгүүлбэр нь харъя. Ни зэ уу зэ е гай даасав даасавла. Чи нүрөөгөө цэвэрлэх болсон байна. Дараагийн үгээ саная. Бубиан. Тухгүй, тохирохгүй гэсэн утгатай. Жишээ нь Бэйжиншидэ жаотон хэн бубиан. Бэйжингийн зам харилцаа их таагүй. Зөө шуухаа бубиан. Энд ярилцахад тохиромжгүй. Бүү зоодаа бупа бубиан. Үйлчлэгээр нэгсэн тухгүй байна гэж санаа зовлтгүй. Дараагийн үгээ харъя. Энэ бол лянжэ, ойлгох, ойлголцол гэсэн утгатай үг байсан. Бид энэ үгийг лижэ гэсэн үгтэй харьцуулж утсан. Жишээ нь你们是朋友应该互相谅解。你们是朋友应该互相理解。Та нар найзууд учраас харилцан ойлголцох ёстой. Одоо ялгааг нэргэн саная. Лянжэн зөвхөн хүнийг ойлгож мэдэх гэсэн санааг илэрхийлдэг бол харин лижэн хүнээс гадна юмс үзэгдлэгч заадаг байх нь. Жишээ нь Жинжан лаоши жанда не дөө лижэ ма? Чи өнөөдөр багшийн ярьсан бүхнийг ойлгосон уу? Өнгөрсөн хичээлээр бид хөөцөө хамтран ажиллах гэсэн үгийг дэлгэрэнгүй үзсэн. Жишээ нь зишүү шан хөөцөө. Технологийн тал дээр хамтран ажиллах, хөөцөө янжуу, хамтарсан судалгаа, хөөцөө дахин шүнли, амжилттай хамтран ажиллах гэх мэт. Жишээ өгүүлбэрээ харъя. Сиван вомэн жинхоо зишүү хөөцөө. Үүнээс хойш үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна. Бид мөн ёу ю гэсэн холбоос үг үзсэн бөгөөд энэ нь учраас болохоор гэсэн санааг илэрхийлдэг. Жишээ нь ёу ю шаада ханда, луу шан жила хэн дуо шуй. Бороо их орсон учраас зам дээр ус ихээр хуралдсан гэх мэт. Ингээд бид өнгөрсөн хичээлийн агуулгаа тавьчихсан давтлаа. Харин одоо шинэ хичээлээ үзцгээе. Амралтын өдрөөр гэртээ амрах сайханч түүнд нэгэн дутагдaltaй тод байдаг. Энэ юу болохыг дараах харилцан ярианаас мэдэж авцгаая. 你好，请问是洪博士网络公司吗？ 您好，我们是洪博士网络公司，请问有什么可以帮您的？ 不知道怎么回事儿，我家突然不能上网了，你们能马上派人来检查一下吗？ 小姐，不好意思，这几天放假，我们负责维修的师傅都在休息， 上不了网，我就没办法跟家人联系了，希望能快点来帮我看看。 按照规定，法定节假日期间我们不提供上门服务，假期结束后我们会马上给您安排，您看可以吗？ 好吧，只能这样了。 请留下您的联系方式，我们好跟您联系。 好的，我的电话号码是85369988。 Үнэхээр амралтын хугацаанд үйлчлэгээний байгууллага давхар амрна гэдэг бэрхшээл үүсгэх нэг шалтгаан болдог шүү дээ. Харин харилцан ярианд ямар бэрхшээл гарсан болохыг та бүхэн ойлгосон баха. Ингээд шинэ үг хэллэгээ үзье. Эхний үг кофу хэрэглэгчтэй харьцах ажилтан. Гүнсэд кофу компани хэрэглэгчтэй харилцагч ажилтан. Дан кофу хэрэглэгчтэй харилцагч ажилтан болох. Одоо дараагийн үг үзье. Вэйшүү засах, засварлах гэсэн утгатай үг. Жишээ нь вэйшүү дэнчи цахилгаан хэрэгсэл засах. Вэйшүү фанву өрөөгөө засварлах. Жишээ нь机器维修得好，使用年限就能延长. Тоног төхөөрөмжийг сайдгаар засаж хэлбэл эдлэгээний хугацааг уртасгаж болно. Харин бидний үдсийн харилцан ярианы өгүүлбэрт 我们负责维修的师傅都在休息。 манай засварын үйлчлэгээ хариуцсан засварчид амарч байгаа гэсэн байна. Дараагийн үг үзье. Чижэн үед хугацаанд жишээ нь даахуй чижэн хурлын үед, фанжа чижэн амралтын хугацаанд, лиушэ чижэн гадаадд сурч байх үед. Одоо харин өгүүлбэрээ харъя.
全国书展期间出现了购书热潮. Улсын хэмжээний номын үзэсгэлэнгийн үеэр ном худалдан авах их өрнөлт үүссэн. Хараад та бүхэн дараах өгүүлбэр нь зөв буруу алин болохыг олоорой. 50多天的期间，我去了很多地方。在美国打工的期间，他结识了很多外国朋友。 Одоо хариугаа тулгацгаая. 50天的期间，我去了很多地方гэсэн өгүүлбэр буруу байна. Учир нь期间гэсэн үг нь тоон илэрхийллийн бодит хугацааг илэрхийлдэггүй. Харин дараагийн өгүүлбэр нь тойм хугацааг заасан тул зөв байна. 在美国打工的期间，他结识了很多外国朋友. Америкт хар ажил хийж байхдаа тэр их олон найзтай болсон. Ингээд дараагийн шинэ үгээ мэдэж авцгаая. Энэ бол тийгүн ханган нийлүүлэх, олгох гэсэн утгатай үг. Жишээ нь тийгүн зичин хөрөнгө мөнгөөр хангах, тийгүн чанди байр газраар хангах, тийгүн条件нөхцөл байдлыг хангах. Жишээ нь та向我们提供了大量的信息. Тэр биднийг ариун мэдээлэлээр хангасан. Ингээд бид шинэ үг хэллэгээ мэдэж авлаа. Одоо харин дараах хэллэгүүдийг сурцгаая. Эхний хэллэг бол бу мэй, a, 就没办法 b гэсэн бүтэц. Энэ нь тэхгүй бол тэгэх аргагүй гэсэн утгатай. Жишээнээс харцгаая. 我这双鞋子坏了，不换就没法穿了。希望你们尽快帮我换一下. Гутал маань муудчихлаа. Солихгүй бол өмсөх аргагүй болжээ. Та нар бол зөвхөн хурдан сольж өгнө үү? 你们不到晚会就没办法开始。希望你们5点前到. Та нарыг ирэхгүй бол хурал эхлэх аргагүй тул 5 цагаас өмнө ирэхийг хүсэж байна. Хараад та бүхэн харилцан ярианы дараах өгүүлбэрийг орчуулна. 上不了网，我就没办法跟家人联系了。希望能快点来帮我看看。 Одоо харин хариултаа харъя. 上不了网，我就没办法跟家人联系了。希望能快点来帮我看看. Захин сүлжээд нэвтрэхгүй бол гэрийнхэнтэйгээ холбоо ярих аргагүй тул хурдан ирж үзэж өгнө. Хараад та бүхэн сая үзсэн бүтцийг дараах өгүүлбэрийг оруулан гүйцээгээрэй. 电力公司吗？我家停电了，没电。希望。 Хараад гүйцээс өгүүлбэрээ харьцуулаарай. 电力公司吗？我家停电了，没电就没法上网。希望能快点过来帮我们看看. Цахилгаан түгээх үү? Манайх тоггүй болцлоо. Цахилгаангүй бол сүлжээнд нэвтрэх аргагүй болоод байна. Та бүхэн хурдхан ирж үзэж өгөөч. Дараагийн үг бол анжаа гэсэн үг ба энэ үгний араас ихэвчлэн дүрм журам заасан үг ордог. Жишээ нь 按照规定法定节假日期间 我们不提供上门服务. 假期结束后我们会马上给你安排. Дүрмээр бол хууль ёсны баяр амралтын хугацаанд гэрээр очиж үйлчилдэг. Амралт дуусгаар бид тэр дээр очиод зохицуулаад өгнө. Та бүхэн зөв орчилсан байхаа. Харин одоо та бүхэн харилцан яриагаа бүтнээр нь дахин нэг үзээрэй. 你好，请问是洪博士网络公司吗？ 您好，我们是洪博士网络公司，请问有什么可以帮您的？ 不知道怎么回事儿，我家突然不能上网了，你们能马上派人来检查一下吗？ 小姐，不好意思，这几天放假，我们负责维修的师傅都在休息， 上不了网，我就没办法跟家人联系了，希望能快点来帮我看看。 按照规定，法定节假日期间我们不提供上门服务，假期结束后我们会马上给您安排，您看可以吗？ 好吧，只能这样了。 请留下您的联系方式，我们好跟您联系。 好的，我的电话号码是85369988。 你好，请问是洪博士网络公司吗？ Сайн байна уу? Докторийн захин сүлжээ компани уу? 您好，我们是洪博士网络公司，请问有什么可以帮您的？ Сайн байна уу? Бид докторийн захин сүлжээний компани байна. Танд юугаар туслах вэ? 不知道怎么回事儿，我家突然不能上网了，你们能马上派人来检查一下吗？ Яс нэгэн бүү мэд манай гэрийн захин сүлжээ гинт орохоор ачглаа.
Танах яаралтай хүн явуулж чадуулж болох уу? 小姐，不好意思，这几天放假，我们负责维修的师傅都在休息。 Уучлаарай бүсгүй. Энэ хэдэн өдрүүдэд амарч байгаа. Манай засварын үйлчлэгээ хариуцсан засварчид амарч байгаа. 上不了网，我就没办法跟家人联系了。希望能快点来帮我看看。 Захин сүлжээнд нэвтрэхгүй бол гэрийнхэнтэй холбоо барих аргагүй тул танайхан хурдан ирж үзэж өгөөч. 按照规定，法定节假日期间我们不提供上门服务。假期结束后，我们会马上给您安排，您看可以吗？ Дөрмөр бол хууль ёсны баяр амралтын хугацаанд гэрээр очиж үйлчлдэг. Амралт дуусахаар бид тэр дээр очиж зохицуулаад өгнө. Тэгвэл болж байна уу? 好吧，只能这样了。 Гэвч 请留下您的联系方式，我们好跟您联系。 та холбоо барих дугаараа үлдээнэ үү? Бид тантай холбогдголно. 好的，我的电话号码是85369988。 За, миний утас. Харин одоо хамтдаа сонсох дасгал ажиллацгаая. 您好，我想修理一下这部手机。 请先给我看一下您的购买发票。 我没带发票。 按照我们的规定，我们只负责修理本店卖出去的手机。 我确实是在这儿买的手机，上个月买的。 您没带发票，就没办法证明是在这儿买的，所以您得回去取一下发票。 Асуултаа орчуулан дахиад сонсъё. Марк 在哪儿做什么? Марк хаан юу хийсэн бэ? 购买发票很重要吗? Худалдан авалт хийхэд баримтыг чухал уу? 工作人员为什么不能为马克修手机? Ажилтан яагаад Маркийн утсыг засаж болохгүй вэ? Хариудаа бичлэгээ дахин нэг сонсъё. 您好，我想修理一下这部手机。 请先给我看一下您的购买发票。 我没带发票。 按照我们的规定，我们只负责修理本店卖出去的手机。 我确实是在这儿买的手机，上个月买的。 您没带发票，就没办法证明是在这儿买的，所以您得回去取一下发票。 Ингээд асуултанд хариулагддаг өгүүлбэр харъя. Марк 在哪儿做什么? Марк хаан юу хийсэн бэ гэсэн асуултанд 您好，我想修理一下这部手机. Сайн байна уу? Би энэ утсыг засуулах гэсэн юм. 请先给我看一下你的购买发票. Тэгэхэд худалдан авалтын баримтаа надад үзүүлэхгүй юу гэсэн өгүүлбэрээс харахад дэлгүүрт байх нь тодорхой байна. Дараагийн асуулт. 购买发票很重要吗? Худалдан авалт хийхэд баримтыг чухал уу гэсэн дараагийн асуултанд 按照我们的规定，我们只负担维修本店卖出去的手机. Манай дүрмээр бол зөвхөн энэ дэлгүүрээс авсан гар утсыг л засч болно гэсэн өгүүлбэр хариулагдаж байна. Харин сүүлийн асуулт болох 工作人员为什么不能为马克修手机? Ажилтан яагаад Маркийн утсыг засаж болохгүй вэ гэсэн асуулт нь 您没带发票就没办法证明是在这儿买的，所以你得回去取一下发票. Баримт байхгүй бол таныг эндээс авсан гэдгийг батлах аргагүй тул та буцаж яваад баримтаа аваад ирэхгүй юу гэсэн өгүүлбэр хариулагдах нэ. Одоо харилцан ярианы өгүүлбэрийг харж орчуулъя. 您好，我想修理一下这部手机。 Сайн байна уу? Би энэ утсыг засуулах гэсэн юм. 请先给我看一下您的购买发票。 Эхлээд худалдан авалтын баримтаа надад үзүүлэхгүй юу? 我没带发票。 Би баримтаа авч ирээгүй байна.
按照我们的规定，我们只负责修理本店卖出去的手机。 Манай дүрмээр бол зөвхөн энэ дэлгүүрээс авсан гар утсыг л засч болно. 我确实是在这儿买的手机，上个月买的。 Би үнэхээр энэ дэлгүүрээс авсан. Түрүү сард. 您没带发票，就没办法证明是在这儿买的，所以您得回去取一下发票。 Баримт байхгүй бол таныг эндээс авсан гэдгийг батлах аргагүй тул та буцаж яваад баримтаа аваад ирэхгүй юу? Та бүхнийг зөв орчуулсан байхаа гэж найдаж байна. Ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр кофу, хуйшу, цичиан, тэгүн гэх мэт үг хэлхийг үзлээ. Харин дараагийн хичээлээр жибэн, баожэн,乘客, 施工, 暂时, 关闭гэх мэт үг хэлхийг үзэх болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. Зэжэн. Яасан бацгаана. Надад нэг удаа урт хөрш рүү явах гинтэй ажил гарсан юм байна. Тэнд очиод хэл ба. Юу ч болохгүй. Тийм үү? Төө бүдлээ. Альхтаа ч юу чадаагүй боддоо. Бажа. Харин би тэр нэгэ явдлаас хойш хятад хэлийг сурах гэж хамгийн сайн сургалттай сургалтын төвийг хайсан. Мэдээж хүнд боловсролын дэлхийн боловсролыг дэргэдээс хятад хэлний бүх шатны ангиудаа шинэ эсэлт авч ихэнтэй. Анхан дунд, агсан дунд. Үнцгийн HSK 456 болон ганцаарчилсан сургалтандаа эсэлт авч байна. Сургалтын төлбөр 220 мянган төгрөг. Хүртэл 2017 оны 6 дугаар сарын 1-нд хүртэл. Вэйни ха. Ни замая. Амжилт хүсье.